Сайн мэцхан үзэгчдээ та бүхэнд энэ өдрийн мэнд төргий. Бид та бүхэндээ тариаланчид ярьж байна цувралаа хүргэсээр байгаа. Тэгэхээр бидний дараагийн дугаар Булган аймгийн Хутаг өндөр сумаас үргэлжилж байна. Тэгээд Булган аймгийн Хутаг өндөр суманд маань Булган буудаан төрөө гэж компани байна. За энэ компанийнхаа бригад дээр ирсэн байна. Захиралтаа бид бас ярилцахад бэлэн боллоо. Тэгээд энэ одоо намрын мэнд хүргэе те. Энэ жилийн хувьд одоо ургац Булган аймаг тэр тусмаа энэ Хутаг өндрийн хувьд ямар одоо байвтай ямар асуудлууд үүсв яг энэ орон нутагттай яг энэ суманд ямар асуудлууд байна вэ те сонин сайхан юу вэ энэ талаас нь бэрхшээлтэй байсан асуудал бол чиг усны дутагдал байлаа. Ерөнхийдөө олон жилийн дундчаас одоо баг тийм хурд тундс унлаа. Ягаад гэвэл одоо яг одоо үр тариа боловсрох яг одоо болцсон жигдрэх энэ үе дээрээ усны дутагдал бороо хур байхгүй байснаас одоо нийт тариаланчид бол одоо ургац хэмжээ багасах, ургац алдах ийм дүр зураг бол ажиглагдаж байна. Урд урдныхаа жилүүдээс бол харьцангуй бага ургац авлаа. Тариаланчид одоо би хүмүүсийн хоорондын зүгээр хувийн мэдээлэл солилцсон аман яриаг бол дамжуулж хэлж байна. Тэрнээс бол одоо яг одоо статистик тоо бол яаж гарч байгааг бол би одоогоор шууд хэлж мэдэхгүй байна. Дараагийн нэг үндсэн бэрхшээл бол одоо энэ жил шувууны нүүдэл маш их байлаа. Ялангуяа одоо усны шувуу, түн дотроо тоогруу ангир, боргалуу гэсэн шувуу хэдэн зуун мянгаараа нисч одоо үр тариаг гэмтэж сүйтгэж ингэж бас яахан өндөрлөлттэй байдал байлаа. Тэр ийм байдлуудаас болоод бид нар бас ургацын хэмжээ жаахан бууж гарлаа гэж би ингэж бодож байна. Ер нь Булган аймагт ер нь газар тариалангийн тэр дундаа улаан буудааны тариалт ер нь хэр явдаг вэ? Одоо бусад компаниудаа ингэ жишээ тарахад бол бас боломжтой. Ялангуяа манай сум бол одоо нэг 20 гаруй мянганга тариалангийн эргэлтийн талбайтай сум байгаад байгаа. Ер нь бол одоо энэ тарж байгаа усууд бол газрынхаа өгөөж шимийг бол хүртэж одоо өнгөтэй өдрөг сайн сайхан явж байгааг бол би үсэхгүй. Энэ бол одоо газрын өгөөжөө. Энэ цаг агарын өөрчлөлтийн хажуугаар дахиад шувуу бас ингээд үр тариаг сүйтгэхэд идэм гэж нэг ойлгож ирсэн. 2 жилийн өмнө тийм. Одоо таны ярианаас би хоёр дахь сонсч байна. Шувуу ч бол үр тариаг бас нэлээд сүйтгэдэг шүү. Тийм байна. Шувуу бол үр тариалсан талбайг бол тагж явдаг. Аравсны тариалсан талбайг бол төдийлөн тоодгүй. Тэнд бууд. Гангийн шинжтэй байсан учраас шуу бол ингээд голоо сэлэн мөрнөө бараадаж, нуур усаа бараадаж буудаг учраас одоо будаа тарьсан талбайд бол одоо малаас дор ийм үйлдэл үзүүлдэг юм байна. Яагаад вэ гэвэл одоо энэ жилийн хувьд тоогруу, ангир, боргалууны нүүдэл бол их явлаа. Ингээ явах тань зэрэг бол тарийн талбайд бол хэдэн зуун мянгаараа буугаад ингээд будааг бол одоо далавчаараа эвдэж сүйтгэхээс гадна бас иддэг юм байна. Иддэг юм байна гэж бол бид оншиллоо. Тий. Тэгээд ер нь баг хураахын аргагүй ер нь толгойг нь бүгдийг тасч байхгүй болгоо. Тэгээд нэг талбайг сүйтгэхэд дараагийн талбайд буунч гэдэг юм. Энэ дээр бол бид нар яг тийм шинжлэх ухааны үндсэлтэй үргээдэг, дайжуулдаг ийм юм бол одоогоор алга байна. За бид бол яг салютаар буудах, одоо хийм буугаар буудах, одоо чонор гэдэг гэд малчтын ярьдаг энэ буугаар буудах ийм юмыг өдрөөс 2 3 удаа тойроод автан үлдэж байгаа боловч энэ бол ерөөсөө төдийлөн үр дүн. Энэ байгалийн одоо цохилтолгой юм алдагдаж байгаагийн нэг илэрл байх гэж би бодоод байгаа юм. Сүүлийн одоо 9-10 жилийн ингээд үзэхэд бол өнөө шиг тийм их шувууны нүүдэл бол харьцангуй бага. Шуу огт байгаагүй бол биш. Тэгвэл өнөө шиг тийм одоо хор хөнөөл учруулсан жил бол одоо бас харьцангуй бага л байсан л та. Өнөө жил бол одоо ганц манай энэ талбайгаар яваад байгаа биш. Одоо басад зэрэгэлдээ компаниудын талбайгаар ингэж явах. За тэгээд бүр нарийн ярих юм бол будааны сортоос ч их хамаарч байна. Сахалтай будаа тарьсан талбайд бол бага буугаад зүгээр сахалгүй будаа тарьсан талбай. За тэгээд жаахан үрийн норвонд багцсан ч гэдэг юм уу сэрэг талбайг бол ерөөсөө амтахгүй. Ийм их хөнөөлттэй юм байна. Миний үзэд дуулснаар бол одоо Явтай ард түмэн чинь болжмрын нүүдэлд тариагаа идүүлчихэд өсгөл нэр хүчээсэн гэж би бол түүх сонсч ил байсан та. За тэгээ бас тариаланчдын маань одоо бас нийтлэг
нэг асуудлын нэг бол хүний нөөцийн асуудал байдаг. Ер нь цаашдаа Монгол улсын одоо энэ газар тариалангийн салбар хүний нөөцийн бодлогыг ер нь яаж авч болохоор юм шиг санагдчих юм байна. За наадах чинь бол ерөөсөө л бүх тариаланчдын одоо бүх тариалангийн газар тариалангийн компаниудын үндсэн одоо хүндрэлтэй асуудлын нэг бол хүний нөөцийн асуудал. За хүний нөөцийг бол одоо хуучин социалист нийгмийн үетэй адилхан компаничлсан байдлаар одоо бүгдээрээ ургацаа хураа ялуу бүх нийтийн үйлс гэдэг үе бол ард хоцорсон. За одоо яах ёстой юм бэ гэхээр хамгийн нэгдүгээр тавигдах асуудал мэрэгжилтэй болсон хүчний асуудал. Мэрэгжилтэй болсон хүч ингэж юугаа хэлээд байна? Агрономоос эхлэе. Агроном хөдөө аж ахуйн их сургуулийг төгсөж байгаа жилдээ хичнээн агроном төгсөж байгаа. Хэдэн одоо орон нутаг салбар нэгжлэр ирж байгаа юм бэ? Энийг бол бид мэдэхгүй. А бид урайд залаад хүн олдохгүй байна. Нэгдүгээр. Хамгийн нэгдүгээр. Дараагийн одоо гол үндсэн проблем бол энэ тэрэг техникийг хөдөлгдөг одоо мэрэгжилтэй тракторчин комбайнч. Одоо бид нар сүүлийн үед оператор гэж нэрлэдэг байгаа. А энэ улсуудыг яаж бэлтгэх юм бэ? Яг үнэ. Энэ бол ерөөсөө бидний үндсэн одоо асуудал, хүндрэлтэй асуудал. За миний хувьд бол яг би Монгол улсын авраг Алтан гэрлийн Бацайхан гэж одоо авраг одоо багаасаа энэ Магсар Шив сангич хойд Улбаатай ажиллаж ингэж явсан нэг залуу байгаа. 50 орчим насны. За энэ залуугаа бол шавилан суралцах байдлаар хүмүүсээ бэлдсэн. За энэ бол аргаа ядсан л арга. Амиа арай хийж аргалж байгаа л арга. А зах зээл дээр мэрэгжил үйлдвэрлэлийн сургалт яар төгссөн. Одоо үнэхээр одоо диплом аваад, гэрчлэгээ аваад, мэрэгжлийн үнэлгээ аваад ирж байгаа хүмүүс өдөр зах зээл дээр байхгүй. А ер нь хэтрүүлэн хэлэхэд сум оронд залуучууд байхгүй. Тий, хэтрүүлэн хэлэхэд хайцсан бай. Уул уурхай. Оюу толгой, таван толгой, өмнө говь аймаг, бусад аймаг руу л яваад гадагшаа Солонгос ингээд явчихад байна шүү дээ. Одоо дундаж насалт бол сумд өндөр 45-аас дээш настай улсууд л энэ газар тариаланд оногдож байна. Тий. Тэгэхээр өдрмөө тэр хүртэл оператор байх хэрэгтэй. Энэ болгоныг бол ерөөсөө л одоо дотооддоо энэ хавийнхаа нэг дад сурсан ганц нэг хүмүүсийг авчирчил нэг ээлж өнгөрөх маягтай л намрын ургацыг өнгөрөөж штт. А тэгэхээр одоо яах ёстой юм бэ гэхээр надад зүгээр одоо тариалан эрхэлж байгаа хүний хувьд иргэн хүний хувьд нэг бодол байгаа маа. Бид нар энэ мэрэгжилтэй болсон хүчнийг ерөөсөө бодлоготойгоор гэж хүн болгон л ярьдаг. Бодлого нь хаана яваад байгаа юм? Энэ сургуулиуч л байхгүй. Яг сургууль нь материалын бааз дээр ирээд эндийн хүнийг бэлтгэх. А энэ жижиг гэлгүй наач хүнтэй оюутнуудаа хуваарлж өг. А тэрээс социализмд адилхан нэг ихтэй сургуулийн оюутнуудыг өнөөдөр авчирданд ажил хийх нэг үл тэрэн шиг худлаан байхгүй. Ирэх боломжчгүй. Ер нь хүнийг захиргаадах боломжгүй. Боломжгүй тий. Тийм учраас л ерөөсөө л зүгээр яг ядаж мэрэгжлийн сургууль нь мэрэгжил яг ажлынхаа промптоор ирээд эндийн хүнээс сургаад энд нь тэр засвараа хийлгээд энд гэхдээ бид нар чинь зүгээр ажиллана гэдэг юм биш шүү дээ. Тий. Бид нар тэнд орондооны ажилчин болгоод 1 сар байд юм уу 2 сар байд юм уу тэр хүнд нь тохирсон цалин хөлсийг нөгөөд ажиллаа хийлгээд харин ч одоо сэтгэл дүүрэн үлдэх магадлал өндөр байна шүү дээ. Тэгэхээр миний бодоод байгаа юм яам нүгээд ирсэнтэйгээ адилхан одоо хөдөөж ахуйг сургуулна тэр мэсүүд нь нэг дөрөө төвлөрсөн байдлаар нэг дөрөө сургалтаа явуулаад материалыг баасан сайхан бай таарч тэр чинь. Энэ бэлэн баазууд дээр ирээд дадлагаа хийгээч л гэж урьж юм да. Тий. Цогцоороо. Цогцоороо. Нь хажууд. Тий. Хөдөөж ахуйг сургууль нь хажуудаа. Яам нь хажуудаа. Йоо яг үнэ. Тий. Тэгээ хоорондоо бас Тий. ажлууд нь уялдаа. Оо тэр чинь бүр ойлгомжтой. Тий. За тийм болох болтугай хоёлаа ярьж байгаа тий. Шинжлэх ухааны үндэслэлтэй бас хүрээлэн дээр маань дотоодын бордоо үйлдвэрлэж байгаа бас залуучууд ч байна. За энэ бордооны талаараас та юу гэж бодож байгаа юм? Ер нь энэ тал руугаа танд ер нь ямар бодол явж байна? За наад чинь бол ерөөсөө гол асуудал. За эхлээд хоёулаа ургамал хамгааллын бодис эхлэе. За ургамал хамгааллын бодисыг бол за манай компанийн хувьд бол жишээлх юм бол зах зээл дээрээс л олж авч байгаа. Тэрээс бол одоо бид нэр өөрсдөө оруулж ирэх хууль зүйн үндэслэл алга байна. Зөвшөөрөл алга байна. Одоо зах зээл дээр нь нэмээд хин хямд өгнө, хин таатай нөхцлөөр өгнө. Тэр хүн рүү л явчих. За миний хувьд бол яг одоо багш нар эрдэмтэн багш нарын ном бүтээлийг уншаад дээр нь нэмээд би эмч хүн гэж өөрөө тодорхойлоод байгаагийн нэг учир бол эмч хүн бол
эмийн тунг хүний килограммжийн нормд нь бодож хүүхдэд байлаа гэхэд тэгж өгөн том хүнд ингэж өгнө гэдэг нэг тийм суур шинжлэх ухаан надад байгаад байгаа. А энэ утгаараа бол би химийн бодистой их болгоомжтой харьцдаг. А химийн бодисыг өгөх ёстой тунгаар нь өгөх ёстой. Өөрөөр герпсидийг ингэж хийн. А энэ манай дээр одоо ямар төрлийн хогром болваад байгаа юм. Тэрэнд нөлөөлөх бодисоо олж авнаа сонгонооч гэдэг юм. Ихэнх нь таамгаар явж байна. Одоо жишээлбэл за та хэдээр нэг гад хэдээр хийв. Би ингэж хийж. Тийм ээ. Одоо яг амьдрал дээр тийм. За тий одоо та чи ингэж утгаараа яг ингээд бодис засдаг машин маань яваад үлдэгдэл хэдтэй гарч ирж байгаа. Тэд хуурай байдсан хэд байгаа юм. Тийм ээ. Одоо дараагийн сумлтан дээр чинь ихсэж багасгах ч гэдэг юм уу. Ийм юм шүү дээ энэ химийн бодис гэдэг бол. Тийм ээ. Тийм учраас энэ дээр ургамал хамгааллын бодис бол одоо үнэхээр нэгдүгээрт одоо за арайч таамгаар гэж хэлэх нь хайшийн. Зүгээр ер нь бол одоо ингээд цацах хурд хүртэлж байгаа. Тий. Өөрсдийнхөө бодлоор л хийж ин дарилж болох. За агрономтой айл бол өөр баха. Би тэрийг бол үгүйсгэж байхгүй. За бордооны хувьд бол яг вэ Монгол улс бол нийлбэл урдааг үйлдвэрлэж чадахгүй байгаа нь үнэ. Бид нар Оросоос Хятадаас авж ийн. Дээр нь үн өндөр. Одоо өнгөрсөн жилээс эхлээд энэ намар 100-аас эхлээд бол биоондрог компани, биогум, биостим гэдэг хоёр бордог авч. Өөрөөр хэлбэл би энэ жил нэг бордоогоо жаахан сольж үзье. Шин чанарын одоо уралтанд юм нөлөөлөх нь өөр болох байх. Ёстой нөгөө түрүүний хэлдгээр бас жаахан дасал болчоод байж магадгүй ч гэдэг ч юм уу. Ингээд би энэ зам бол бордоогоо бол энэ компани хоёр бордоогоор борцсон. Үрдүн гарсан. Үрдүн гарсан. Ягаад бол гантай жил миний 300 гагийн үрдүн бол бүр нүдэн дээр илт манай ажилчид хүртэл одоо үнэхээр сайн боллоо. Үрдүн гарлаа. Яг цаг үеийн бол цэцэг шиг боллоо. Дээр нь нэмээд би эрдэмчлэгийн хүрээлэнгийн докторуудыг өөрсөн. Зүгээр нэг таамгаар хийгээгүй. Тий, намбар докторыг одоо удал докторыг хүрээд ирээч. Газар дээр нь үзээд хараатгаа. Надад мэрэгжлийн зөвлөгөө өгөө. Тий, одоо нөгөө миний яриад байгаа одоо юмд ингээд таамгаар биш. Тийм ээ өөрийнхөө бодлоор биш. Шинжлэх ухаанлаг үнд хандах гэдэг нэг илэрл юм л да. Тий. Тийм учраас яг шинжлэх ухааны байгууллагыг түших нь бол зөв. Тэр утгаараа бол миний энэ жил хийсэн бордоо бол үрдүнтэй байсан. Өгөөж өгсөн гэж би ингэж бодож байна. Ер нь та эмч хүн юм байна. Бүр эмчтэй удамд амжсан бас нэлээд одоо мундаг эмч нарын нэг яагаад энэ газар тариалны салбарт ороод явчихваа. Зах зээлийн нийгэм тийм ээ ямар ч мэрэгжлийн хүн хийж болно. Нэгдүгээр, хоёрдугаарт яг одоо миний хамтрагч дүү маань мөг хоёр гэж Шантран сүрэнгийн мөг хоёр гэж залуу байгаа. Одоо Батархаа та одоо энийг нэг толгойлоод яваад одоо тодорхой хэмжээнд нэг үр дүн түргээтэй чи гэдэг санал тавьсан. Монгол хүн чинь нэг ийм сайхан байгаль дэлхийд эрүүл агаарт. Тийм ээ. Тэгээд дээр нь нэмээд миний мэрэгжилдэх ойрхон. Би ч бас биолог судалсан, ургам судалсан, хим шинжлэх ухаан судалсан учраас над их тийм ингээд харьцахад төхөмтэй мэрэгжил юм. Энэ утгаараа дээр нь яг хүн чинь хөрш шорогыг хайрладаг болд юм байна. Байгаль дэлхийг хайрладаг болдог, эмзэгэлдэг. Тийм учраас одоо дээр нь яг одоо манай үеийн тариалчдын нэг хэлдэг буянтай ажил юм. Одоо хүн ардыгаа хоолдог, ундалдаг. Нэмийг аривжуулдаг. Тий. Тэгээд өнөө жил гундуу байсан ч гэсэн дараа жил энийг айл хийж идэг болчтой юм биш үү? Тий. Тий, ерөөсө боцодгүй. Тэгэл ерөөсөө юм яриул бодоагаа юм. Тэгэл хаалдаа явчихсан одоо тэгэл тэгэл дахиад тэрийгэл хийдэг тэрнийхээ төлөө л явдаг. Тийм учраас бол ер нь одоо их гоё юм. Тий. Мал тарайн талбайд их орж ийнө. Манай дээр төвийн бүсээр бол үнэхээр хүнд байна. Асуудал. Булган аймгийн Хотог өндөр суманд их гоё малчтайгаа их сайхан тохиротой байд ингэж сонслоо. Тэгээд энэ одоо ямар одоо тохироо байд юм бол бас бусад сумуудтай бусад малчид тариаланчид маань ингээд нэг дороо байж болохоо айц газрууд бас сонсоод авал тэ. Үйлдвэр мэрх юм бол маш олон юм ярьж болох. Одоо тэр 50 100 м 500 м-аас цааш байхаас огсуулъя гэж ингээд бие биендээ малчин тий малчин тариаланч тий байгуулсгүй ингээд хууль дүрм их зүүн үүднээс нь яривал олон юм тайлбарлаж байна. Энэ бол ойлгомжтой нэгдүгээр.
газар тариалангийн компани захирал хүн би татварын байцаагч биш. Улсын байцаагч биш. Мэргэжлийн хяналтын байцаагч биш. Би нэг мачийн өндөр давхиж очиод таны мал ингэж идлээ. Би танаас шарыг чи авнаа. Хурдан удмын адууг чи би авнаа гэдэг эрх зүйн үндэс байхгүй. Хүн штэ. Бид нар хүн. Ямар нэгэн байдлаар бид нар ойлголцох хэрэгтэй. А иймийн тулд тэгэхээр эхлээд тариаланч хүн өөрөөсөө хамаарах юм а 100% хийх хэрэгтэй. Намайг ирэхэд манай компани ерөөсөө нэг 3 өргөстэй төр татчихсан хэдэн шонтой. Тэгэл тэрлүүгээ мал тэр чинь мал шүү дээ. Би малтай юм яриад тэрэггүй. Малчинтай юм ярих хэрэгтэй. Би ихлэ хашаага барьчих. Би дотроо бай, та гаднаа бай. Гол нэгдүгээр хэлсэн зарчим бол хоёрдугаар би таны бизнесийг хүндэтгэж байна. Та миний торыг битгий огтлооч. Ерөөсөө л за одоо 3 дугаар үндсэн санаа бол ерөөсөө л энэ хүмүүст тодорхой хэмжээний сэтгэл зүй, урамшуул, хөшүүрэг хэрэгтэй. Тийм учраас би намарт энэ тойрсон 100% айлаа бүгдийг авчираад энэ өтрөм дээрээ цугларт хийгээд бас нэг жаахан гайгүй шиг ургац авсан жилээ айл болгонд одоо тэжээлийн будаа нормонд 5-10 шуудаа гэхгүй голохгүй сайхан өгөөд энэ дээрээ нэг босоо хөлөө олч ширээ засаад босоо хөлөөлөө авалт маягаар хүмүүстэйгээ уулзаад зовлон жаргалаа яриад бид нар амьд үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Сэлбээ тордоод зөвхөн намар ургацаа аваад хайчдаг. Тэгээд тэр чигээр нь ууланд хаяад нэмэргүй. Нөгөө энэ хэдэн залуучуудаа өвөлжингөө тойруулна. Нэг өнжөөд талбайгаа тойроод эвдэрсэн гэрсэн сасаад ингээ явахаар чинь нөгөө хүмүүс чи өөрөө ирэхгүй хүндэтгэж штэ. Хөөхөн эдэр өсөө хүүтэнд ачиж яхад миний 3-4 залуу тэнд машинтай тойроод төмөрцсараа юм сэлбэл хашаага хадаал үдэл яваад ахаар чинь энэ малчин хүн гэдэг чинь заавал нэг тийм буруу эсэл шин сүгшиг хүмүүс биш штэ. Бивэл хүндлэх хэрэгтэй. Хийж байгаа бизнесээ хүндлэх хэрэгтэй. Огт ингээд хүний мал ороогүй гэвэл худлаа штэ. Тодорхой хэмжээд ганц нэг хүмүүс одоо түрүүний хэлдгээр янз бүрийн байдлаар яваад мал орж ийн. Тэгэхэд яг хамгийн сайхан 2-3 ч малчин та юу авах вэ гэж асуусан. Нэх үү тий. Тий, юу авах? Та юу авах вэ гэдэг. Тэгээ юу ч авах хэрэггүй шүү дээ тэр үгээс. Яг гоо дэгдэргүй л хохирцсан юм чинь. Тэр эргээд урахгүй, эргээд нөхөн төлчихгүй. Тэгээ би энэ залуучуудад хэлдэг. За нэг хин нэг малчны малыг ингэж торгуул гэдгээр аваад би танад тоол хийж өгөхгүй шүү. Тэр танад тоол болохгүй. Тэрийг би малчдаа хэлдэг. Би танаас өнчин шиг чахгүй. Ихэр ингэж малчдын нэг хилээд байгаа юм. Үгүй гамбаа захирал ирчээд ингээ мал норцсон байхад ингэчээд юу ч дуурахгүй явчих нэг хэцүү юм байна гэж. Тэгэхээр ингээ тэр хүн чинь бас нэг эмзэглэх ухаан байна да. Ёсортхон байж тэ тэр хүнд чинь. Тэлгээ ах. Ийм л юм байгаа. Нэг нууцсаад байх юм байна. Мандаг ухаан байна тий. Нууцсаад байх юм байхгүй тий. Баргад дээр заавал одоо нөгөө тариаланч гэхээрээ л нэг юм галтар тостой нүд шүдэн гэлтансан хүн байх ёстой гэж ойлгодог одоо нөгөө ойлголтыг эвдсэн юм уу да гэж харагдаад байна л да. Эсвэл шууд таны одоо гэдэг мэрэгчлэлтэй бас холбож байна. Магадгүй. Одоо миний боддог юм нэг талдаа ариун цэвэр. Соёлж нөгөө талдаа хүн ажиллах таатай орчин байх хэрэгтэй. Нэг хүн ярьж байдаг шүү дээ. Цалин багч гэсэн ажиллахад дэвтэх юм аа. Хамт олон сайхан уур амьсгалтай юм. Тийм шүү дээ. Сэтгэл зүйд их гоё юм. Цагаа барьчих юм. Хүний хөдөлмөрийн тодорхой хэмжээгээр үнэлэх гэж тэмүүлд юм байна. 100% үнэлж чадахгүй байж магадгүй. Өнөөг нь яагаад бид нар чинь үнэхээр одоо манай газар тариалангийн салбар бол 2 жилд нэг удаа орлого олж байна. Тийм ээ? Үнэхээр одоо үнэлгээ бага байна. Бид нар чинь газар л байгаад байгаа болохоос биш өөр бус юм танаа гадаадаас биш. Тэрэг, техник, сэлбэг, материал, шатхуун, тийм ээ? Бүх юм эрг шураг байсан ч гадаад. Ганцхан юу газар л шүү дээ. Үнгүй байгаа юм. Тэгээ татвар төлдөг байхаа бас. Газрын татвар тийм ээ. Газар нь улсын. Тэгээ газар нь улсын. Тэгэхээр чи ингээд асар их өндөр өртөгтэй хөдлөөд байдаг. Тэр хүнээ бодох нийгмийн асуудал бодох тэр бусад уул уурхай шиг барилгын салбар шиг одоо орон байр амлаад байж чадахгүй байна тийм ээ. Одоо энэ залуучууд ч одоо ээлж ямар ч бодож чадахгүй шүү дээ. Яг үннийг хэлээд. Яг үнэ. Тийм ээ. Тэгэхээр ийм проблемууд байгаад байна бид нэр. Тийм учраас одоо яг яах ёстой юм бэ? Ядаж нэг ажиллаж байгаа үед нэг
таатай ажлын байраар хангах гэж тэмүүлээд байна. За миний танаас ерөнхийдөө сонирхох асуултууд маань бараг болчлоо. Магадгүй би танаас асуугаасаа гэж бодож байна тийм. Би нэг тийм юм хэлчих юмсан гэсэн ийм зүйл үлдээсэн байж магадгүй тийм. Сүүлийн минутаа танд үлдээ. За яг хөө Монголын нийт газар тариалан эрхлэгч өнөөдөр бахархал болсон олон хүмүүс байна. Сайн одоо өнгөтэй өдөр болсон олон компани байна. Тэрний араас л явж ид. Тэрний л нэг төлөөлөл. Зүгээр энд хэд хэдэн анхаарал тавьтай юм байна. Ялангуяа одоо засгийн газар төр засагт хандаж хэлмээр юмуд надад байгаад идэв. Эдэмшлэгээ байгуулах тийм ээ. Миний тав тэрийн түрүүнээс хойш хөөрөлдсөн энэ яриан дотор бол ерөөсөө л эцсийн дүндээ юу Монголын газар тариаланд мэрэгжлтэй болсон хүчин. Мэрэгжсэн хүний тухайл тав тэр хүндрэлтэй байгаа тухайл ярьлаа шүү дээ. Дээр нь Монголын газар тариаланд гол тулгамжийн асуудал энэ өндөр үнэтэй техникүүдийг яаж реформ хийх, яаж хугацааг нь нурцсах юм, яаж Монгол мөнгөөр өгөх юм, евро доллараар өгөх юм бол бид нэр жилээс хүндрэлтэй асуудал байсаар л байна. Тийм ээ. Дээр нь нэмээд одоо хамгийн тулгамжийн асуудал бол хөршөөрөө хөрсөө хамгаалах асуудал байна. Яах юм бэ энэ? Зохицоор нь яаж хамгаалах? Одоо техникийн нөхөн сэргээлт хийхээр талбай хүртэл байна шүү дээ бид нар чинь. Дийлэхгүй. Бид нар тийм зориултын техник алга байна. Дараа нь нэмээд Монголын газар тариаланд услгаатай газар тариалан л өргөн болох хэрэгтэй. 100 гаатахгүй, 1000 гаатахгүй услгаатай газар тариалан эрхэлж ээжэл бид нэр дотоодын хэрэгцээг хангах. Экспортын тухай одоохондоо Монгол улс миний л харж байгаагаар ярих болов. Болоог байна уу? Болов. Экспортод Улаанбаатар гаргадаг улс гэдэг чинь огт өөр штэ. Төрөүний тав хэдийн хөөрөлдсөн тэр ургамал хамгааллын бодсон зохистой тунгаараа орсон бордоо юмаа зөв хийсэн ийм экологийн цэвэр бүтээгдэхүүнээр ард иргэдэд хангаад дараагаар нь экспорт хийж болох байхаа л гэж бодож шүү дээ. За яриа тавил хоёулагийн яриач бүр өдөр тамхаа. Айгу бол дарагнах талтай юм яриа тэгээд. За тэгээд бидний одоо хийж байгаа нэвтрүүлэгт оролцох зөвшөөрлөгсөнд тэ хөөрөлдөх цаг гаргасан гэж одоо бас л завгүй хүн болгон одоо маш их одоо нэг талбайд хоол хүргэж байдаг юм уу те өшөө наан өрнш зарим одоо бригадууд маань юмач авч дуусаагүй ингээд л ажил эд өрнөж байгаа энэ үед одоо ярилцах цаг гаргасан танд баярлалаа. Тэгээд ажлын өндөр амжилт хүсье. Эрүүл энх сайн сайхныг хүсье. За жилээс жилд таны ургац бас ариужих болтугай гэж нэвтрүүлгээ өндөрлөө да. За ярил та өгөн ч гэсэн их баярлалаа. За